амхандаа би ч нөгөө гадаад улс руу зорсон зорилго нь болохоор боловсрол олж авах гэж л явж байгаа шүү дээ. Эх орныхаа шаардлагад нийцгээд. Гэхдээ ингээл гацах, тэгэл амьдрах, сурах ингээл бүх явцад боловсролоос илүү хүн чанар гэдэг юмыг аюулсаа олж авсан. Ялангуяа яг гацах хугацаанд тэгээд яагаад дахиад нөгөө дуурч эхэлсэн бэ гэхэлэр миний мэдих таньдаг ах байсан. Одоо лаг пүүртэй компанитай олон улсын танигдсан лаг өндөр боловсралтай ах. Гэвч тэр хүн 4 сарын Монголоос ирэх онгоцноос ирчээд тэгээ Японд 2 сар байж байгаад буцаад ингээд 6 сард явчихж байгаа байхгүй юу Монгол руу. Гэтэл ард нь маш олон хүмүүс ингээл ингээд зовоо зүдрээд гадаа хоноод годомжинд хоноод ингээд явж байхад тэр ах яг тэгээж явахыг би нүдэрээ харсан. Тэгээд тэр ахыг үнэлэх миний үнэлэмж маш их болсон. Хүнд ер нь боловсролоос илүү хүн чанар гэдэг юм байх хэрэгтэй юм байна гэд. Тэгэл яг дээрээс нь тэр хүнийг харсан эмчэндээ энэ бол шудраг бус юм байна гэж ойлгосон байхгүй юу. Яг ингээд явах хэрэгтэй. Тэр одоо зорилттой бүлгийн хүмүүс нь явахгүй байгаа юм гэж бодоод тэгээд дахиж эхлэхийг хүссэн. Гэхдээ би өөрөө эхлэхийг хүссэн. Өөрөөсөө эхлэхийг хүссэн. Тэгээд тэр групп дахиж хүмүүсийг хайсан, залуучуудыг хайсан. Тэгээд ингээ ганц 2 залуучууд руу холбогдоод чи үнэхээр гэртээ хармаар байна уу? Бид нар ингээд бусдынхаа дуу хоолой болох хэвээр гэртээ байгаа энэ өндөр настай өвөө эмаа чинь ингэж дуугарч чадахгүй, жирэмсэн энэ халуун дуугарч чадахгүй бид нар чинь тэгээд тухайн үед яг сонгуульч бас ингээд давтцсан байсан учраас бид нарт маш их нийгэм шахал дарамтууд ирж ирсэн байхгүй юу? Үгээрч байсан, үйлдэлэрч ирсэн. Тэгэхээр энэ хүмүүсийн даралтын хэсэг ч юм уу муугаар одоод ингээд стрессээсээ болоод эмэгтэй ялангуяа жирэмсэн бол золбох ч юм уу хэсэг тохиолдоход тэгэхээр энэ хүмүүсийнхаа өмнө оронд эрүүл ага залуучууд бид нэр дуурья гэд. Тэгээд ингээд яг хэдэн залуучуудыг цуглуулад дахиж би нөгөө доорлох гэсэн. Тэгээд яг юм 10 хүний багтай баг бүрдэлтүүлээд тэгэл яг л гэртээ харихын тулд юм компани шиг л ажилласан. Хоёр нь судалгаагаа хийгээд, хоёр нь ингээд коронавигоо судлаад, хоёр нь хууль судлаад, би чинь гадаад харилцаагаа аваад, хоёр нь сошиал харилцаа ч юм уу. Тэгэж ингээд шаардлага тавиад ингээд явсаар байгаа л гэртээ ирсэн дээ. Бид нар гэхдээ айгүй тийм хэцүү цаг үед яг юу ячлаа л дасаа ингээд корона яг ингээд гараад тэгээд нийгмийн баг тийм одоо маш том хатуу тэмцэлтүүдтэй ч юм уу. Тэгээд нэг юунд болохоор одоо гадаад гацсан иргэдийн ганц тулгараад байгаа асуудал нь болохоор одоо ялгуурлан гадуурхал гэхгүй юу. Ерөөсө дотоод гадаад гэдэг ингээд хоёр зэш хуваагдсан. Тэгээд гадаад байгаа хүмүүсийнхаа ингээд одоо миний одоо мэдих тэр ялгуурлан гадуурхал гэдэг үг өмнө бол арьс өмгөөрөл гэж би ойлгодог байсан. Ер нь бол тэгээд нийгмийн байр суурь гэдэг тэгсэ чинь яг огт сонсож байгаагүй нөгөө гадаадх монголчууд, дотоодх монголчууд гэдэг тийм том ялгуурл гараад ирэхлээр бүр амар санагдчихсэн. Тэгээд үг барьж зогсдог тийм амар бишээ. Угаасаа тэгээд би яг өмнө болохоор нэг Монгол дахта хүүхдийн хүчирхийллийн эсрэг бол үг энэ төр барай зогсож байсан болохоос ш. Яг ингээл гэртээ харий гэдэг тийм одоо үг энэ төр барай зогсон гэдэг бол амар шигтэй. Төсөөлж байгаагүй зүйл шигтэй. Гэхдээ эндээс ичих зүйл байгаагүй. Энэ бол миний эрх юм чинь те. Би мэдээж үүргээ мэднэ, үүргээ биелүүлдэг. Гэхдээ би бас эрхийнхаа дагуу би тэмцэхсэн. Гэхдээ манайхан ингэдийн жагсаал гэдэг амар сүртэй ингэж хүлээж аваад байд. Миний хувьд бол жагсаал гэдэг чинь зүгээр л юу гэдэг юмыг засч сайжруулах гэсэн хувилбар юм да. Би бол тэгж ойлгож байгаа тий. Японд дахта манай элчин сайд яамынхан жоохон хүн зурталтай гэж сонсдог л байсан. Гэхдээ би өөрөө бас нэг сайндруу ажил хийдэг байсан учраас элчин сайдын яамны нэг ганц хоёр сайндруу ажилд оролцож исэн. Тухайн үед бол бидний ажлын харилцаа гэдэг утгаар бол нэг ийм тийм гэж ярихт нь би гайхдаг л байсан. Тэгээд сая бол яг үнэхээр гэртээ харихыг хүссэн л ард иргэд байсан. Тэгээд ялангуяа төрийн байгууллага бол яг иргэдээ үйлчлэх ёстой. Нөгөө нэг яг хөө мэдээж тэр байр суурь нь бол өөр л ахалтай өөртөө болохоор дипломат алт энэ төр гэжсэн. Гэхдээ яг одоо нэг нөхцөл байдалд бол төрч бай, ерөнхийлөгч бай, улсын хурлын гишүүдч бай бүх хүн ард түмнээ нэг тавьж ажиллах ёстой шүү дээ, тийм ээ. Тийм шүү дээ. Тэгэхээр эхний ээлжинд бол яг айгүй сайхан хүлээж авч ирсэн. Тэгэл ойлголоо та нарын юуг ойлголоо өнөөдрээ гэдэг. Тэгээ сүүлдээ бол айгүй хэцүү. Яг нөгөө төрийн албаны хүн суртал гэдэг юм аа үнэхээр гаргасан. Би үнэнгээл хэлнэ. Тэрнээс бол яагаад ахын байхгүй. Их дутуу ажилдаг юм шиг санагдсан. Тэгээ ялангуяа гадаад улсад байгаа энэ дипломат одоо энэ элчин сайдын яамдууд бол илүү эргэн төвтэй байх хэрэгтэй юм болоо. Өнөөдөр ингэдэг штэ. Дэлхийд дээр жишээ нь за мэдгүй нь Америк жишээнд би ганцаараа очлоо гэхэд одоо хоёлаа гэхдээ хоёлаа би бинийгээ танихгүй шүү дээ тийм. Гэхдээ л хүн юу гэдэг нь ганцаараа очлоо гэхэд би Европ хүнээс илүү Аз хүнээ бараад ич нэг огт танихгүй мөртлөө нэг өнгө ижил хүнэ. Яг энэтэй адилхан жишээ нь гадаад улсад байгаа Монгол иргэд бол элчин сайдын ямаа л бараагүй. Тэгээ энэ үед нь л
сайхан туслаад дэмнээд юу гэдэг гэрэл болоод идэг нэг харанхуйд нь гэрэл болоод ингээ эхэндээ би дарга би тэрэг гэхээсээ илүүтэйгээр өөрчлөх ёстой л гэж бодсон. Гэтэ яг тийм зүйлийг бол манай элчин сайд юм бол үнэхээр гаргаагүй. Бид эдтэй маргалдах үе зөндөө байсан. Ингээд бид нарыг юу гэдэг нь те одоо энэ пост бичээд бусдыг урайлаад түрхрээд байгаа хүмүүстэй хариуцлага тооцсон энэ ярьж исэн. Тэрийг бол би ойлгоогүй. Би гэртэл харахыг хүссэн хүн энэ хүмүүс ажиллаа хийх ёстой. Тий. Тэгээд яг одоо яг ийм үед бол би дарга гэж суух бол үе биш. Бид нар нэг Монгол, бид нар нэг арт түмэн гэж л ярих хэрэгтэй байсан. Тэгээд одоо ч гэсэндээ ингээд бүртгүүлж чадаагүй иргэ зөндөө бай. Хуцаа авдаггүй тий. Тэгээ авахараад иргэдээ загнаад идэг ч юм уу их санаа. Би бол тэрийг өнөхөр ойлгохгүй байна. Тэг би бол аливаа ажилд сэтгэл гэдэг юм заавал байх ёстой л гэж боддتي. Тийм. Тэрнээс одоо энэ лаг мэдгүй мундагтаа нэг тийм ажлыг одоо ер нь лаг хийн гэсэн үзүүл байдаг юм шиг. Ажлаа хэр сэтгэлээсээ хамж ийнэ гэдгээсээ л хандлага их харагддаг багтана. Маш их хүмүүс мессеж өчтдөг байсан. Хизүү байна, үхмээр байна. Нэг охин хүртэл ингээд Япончтой ингээд айгүй хэцүү байна ингээд байр, мөнгө бүх юм ингээд зогсцсон. Тэгээд юуны төлөө амьдарч байгаагаа мэдхгүй болчлоо. Тэг би бүр ингээ амиа орломоо байсан. Гэхдээ таны постуудыг ингээ хараад урам авлаа гэж ингээ хэлэх ч юм уу та. Тэгээд Солонгостоос нэг ихчийн хүн өөд болсон. Тэгээд тэр их чаас ингээ надад мессеж чижсэн. Ингээд хүн маань ингээ өөд болсон 49 хоног ингээ болж байгаа. Ингээд юу ч гэж хинч буруу өгөхөө мэдэхгүй байна. Гэхдээ ингээ та нар ингээ дуурах хэрэгтэй шүү та. Их чинь ингээ хүүгийнхаа 49 хоногийг ингээ өнгөрөх гэсэн. Энэ Солонгосоос ингээ мөнгө шилжүүлж болдог бол ингээд энэ одоо энэ тэмцэж байгаа залуус та нарыг дэмжиж байна. Их чинь метроны мөнгө ч болтохоо ингээд илгээж болох ч юм уу. Яг ингээд тийм гой мэдрэмжүүд гацсан Монгол хүн уг нь тийм шүү дээ. Би биендээ ингэж тусалдаг. Хэцүү үед нь хань болдог, урам хайрладаг, хараал биш, хэрүүл хайрладаг. Тэгэл яг ингээд зөндөө бол нэг эмээ хүртэл над руу байнга мессеждэг. Тэгээ саяхан хүртэл нэг эмээ шөнийн өөрийн 4:30 хүртэл Швейцарт гацсан эмээтэй ингээд ярьсан. Ингээл ээж нь хүнд өвчтэй Монголд байгаа. Тэгэл ирж чадахгүй гэл яг ийм тиймгүй юмудыг сонсохоор би яаж ингэж зүгээр суух юм бэ? Тэгээ ард тийм олон хүмүүс өвдсөн байна шүү дээ. Тэгээ Японууд яг анхнаасаа бид нар эхлээд тусгай шаардлага хүмүүсээ дуусах. Миний жишээ намайг хүмүүс яагаад ирсэн гэж бодоод байгаа ах залуу хүн гээд. Тэгэнгүүт Японд болохоор тусгай шаардлагын хүмүүс ерөнхийдөө бол дууссан гэж бид нар ойлгосон. Анх шаардлагатай автаач гэсэндээ бид нар явахгүй, бид нар барьчихгүй дараа явна. Эхлээд энэ хүмүүсээ тусгаад өгөөч дараа нь залуучууд руугаа ороорой. Гэхдээ анх бүртгүүлсэн нэрсээр ороорой гэсэндээ би бол ерөнхийдөө 3 сар бүртгэлээ баталгаажуулсан байсан. Тэгээд ирсэн 4-нд бол бас надад явах одоо боломж гарсан 7 сарын 4-нд. Тэгэхэд яг ингээл гэртээ харихыг маш их хүсчихсэн мөртлөө яг тэр онгоцны бодол дээр 2 судал ингээд кэнслэгдээд тэгээд элчин сайдын тэр консул ажилтаа ингээд за Эрдэнэзулаа чи ингээ онгоцоор явчих. Тэгээд нэг бас ингэ судал кэнслэгдэж магадгүй чи нэг хүн ингээ аваа явчаарай. Мятай ажилтнанд хэлсээд тэгээд тухайд би хэрвээ амиа боцсон нэгэн байсан бол би шууд цугаал авчихгаасаа хинч энэ мэдээлэлээр хэлэхгүйгээр та. Гэхдээ би хэлэх ёстой заавал. Тэгээд би тэнд нөгөө хүмүүсийг гаргаж өгөхөөр ирсэн байсан. Хүмүүсээс за 2 судал кэнслэгдэж байгаамаа ингээд хамгийн хэцүү 2 хүн нь ингээ явах юм байна. Гэт ингээ хэлсэн чинь яг хажууд нэг охин уйлсан байхгүй юу. Тэгээд уйлаад ингээд би ингээд ингээл 2 хүүхдээ ингээд Монголд ингээд үлдээгээд ирсэн юм аа. Ингээд намайг явуулж болох уу гэд тэгтэн би бас ингээд бүгд ингээд тэндээс юмс тагаа ойлж байгаа юм чи. Тэгэл би тиг чи яв гэж тэгсэн. Чи явж болно ингээд. Тэгээд тухайд ахаад бас нэг охин байсан. Надад амар энд ингээд хэцүү байна гэд яг тийм 2 охин гарахт нь надад бол бичиг баримтанд байсан паспорт маань гадаад паспорт маань би шууд л ингээд суугаа авчихсан. Тэгэхэд тухайд ингээд би чаас тэгээд яг нөгөө өөрийгөө аргалаад яваад идэг хаа явсан газар. Манай нэг нас гэдэг энэ зочиол хаач өлсөхгүй царайтай гэд. Тэгэхээр би өлсгүйгээ тийм ингээд ямар ч гэсэн ингээд хүн зөв явбал угаасаа буян цагаан төвчдөг штэ. Тэгээ би тэр 2 охинд за би паспортаа гэртээ мартчихжээ. Тэгээд та 2 яв гэд. Тэгээ би 4 онгоцоор тэр 2-ыг явуулсан багтаа. Гэхдээ би энийг хинт ч зарлаагүй. Тухайн үед хамт байсан хүмүүс маань л мэднэ. Монголчуудын нэг зарим хүмүүсийн шүү ингээд сүүлийн хандлага болохоор хүн тусыжайл тэрийг гаргахуулаад идэг та ингээд айгүй хэцүү мөнгө өгтөө хүртэл зураг авуулаад идэг. Би болохоор яг тийм юмыг угаасаа хүн тус хүргэсэн юм чинь тэр хүн л өөрөө юм бодоод яа нүг гэхээс бол би нэг хариу нэхэд авах шаардлага бол байхгүй шүү дээ. Тэгээд 4-ийнх дууссан. Тэгээд дараа нь 21-ний одоо нислэг ирэхээр болоод тэгээд элчин сайдын ажилтнаа надтай холбогдоод тэгээд надад миний нэр олсон хэлсэн. Тэгээд би
тусгай шаардлага хүмүүс маань бүгд дуснаа уу, жирэмсэн эмэгтэйчүүд өндөр настангууд маань багцсан уу гэсэн чинь тийм ээ бүгд багцсан босоо одоо чи яваа гэсэн. Гэхдээ надаас баг залхсан баха баг. Энийг ер нь явуулчих. Хурдхан шиг явуулъя л гэж бодсон баг. Тэгээд яг хоо 21-ний нислэгт багтахаар болсон. Гэхдээ яг 21-ний өмнөх оройн бас ингээл Японд байдаг ганц хоёр намаа мэдхгүй энэ хүмүүс зөндөл байгаа ш. Тэгээд тэднээс ингээл энэ охин яахаараа явдгийн чи суудлаа тавьж үг энтергээл тэгжсэн. Тэгээд яг тийм бас хүн бэрхшээлүүдэд тоосон дэд. Гэхдээ тухайн үед намайг энэ зуу юу хийж бүтээсэн ч юм уу та юу хийж явсан ингээд хүмүүс агүй сайн ингээд үнэлсэн байлээ. Тэгээд бүгд ингээд энэ охин явах ёстой тий зөндөө ингээд хийж байгаа ингээд харин ч энэ охин яваад ингээд явж байгаад нь баялж ингээд маш олон буцаад нөгөө хүний эсрэг эерэг хандлагад би пасаж нөгөө хүн нь доошлохгүйсэн. Тэгээ би ч сайхан үнгээ хэлсэн. Надад явах боломж байсан. Гэхдээ би өмнөөс ингэсэн одоо би үнэхээр явахыг хүсэж байна. Яагаад гэвэл би 5 удаа нүүсэн байхгүй юу? Японд амьдарч байхдаа ингээд. Тэгэл ингээл хүмүүс хэлээл гоогаал учир айдлаа хэлээл ингээд явж байсан. Сүүлдээ дахиад удсан бол би хаашаа явахыг мэдэхгүй байсан.